Сайн байцгаана уу? Би Монголдо очиод өнгөрүүлсэн сонирхолтой зүйлсүүдээсээ блогтоо оруулаад хуваалцаад явж байгаа. Энэ удаад найзтайгаа уулзсан өдрөөс эхлүүлье. За би найзтайгаа болон найзынхаа гэр бүлтэй ийм жижигхэн хаус амралтын газарт нэг өдөр барьсан. Одоо орох юм бол энэ сандал аягүй харагдаж байгаа. Тэгэхээр олон хүн багтана гэсэн үг. За хосны үлгүр байна. Ерөнхийдөө 2 давхар. За үнийн хувьд болохоор штэ. 1 хоногийн буюу 24 цагийн өглөөний хоолтойгоор 500 мянган төгрөг. За бүгдээрээ чарлаад галтгооны хэсэгтээ танилцъя. Галтгоо нь ерөнхийдөө аюул минималист. Тэгээд хоол их бүх хэрэгслүүд байгаа. Мөн копины машин болон хөргөгч, хөлдөөгч байгаа. За бүгдээрээ 2 давхарлаар гарцгаая. 2 давхарт ерөнхийдөө ор байгаа. За 2 давхрын цонхоор харах юм бол энэ амралтын газруудтай адилхан амралтын газрууд эргэн тойронд нь зөндөө байд юм лээ. Тэгээ бас айлууд байд юм лээ. Энэ Сэлэнг аймгийн Шамар сум баггүй юу? Нөгөө талын цонхоор нь харах юм бол хуш мод, нарс мод гэдэг ингээ байгаль маш гоёор харагдаж байгаа. Энэ ингээ хоёр талаасаа доошоогоо эйгүү харагдаж байгаад тэгээд жоох хүүхдүүдтэй явах юм бол нэлээд анхаарал болгоомжтой байх юм билээ. Ариун цэврийн өрөө нь болохоор нэлээд минималист бас их цэвэрхэн байсан. Тэгээд найстайгаа дэндүү олон гоё юм яриад, амттай мэдээд маш хөвчлөлтэй байсан. За үргэлжлүүлээд нэгэн сайхан нартай өдөр эхэлж байна. Энэ өдөр манайх хурганы засаагаа хөнгөлсөн байгаа. Тэгээд хамгийн сайн өдрийг нь сонгоод хөнгөлдөг. Энэ болохоор нэрмэл арх харагдаж байна. Энэ сүйтэцээ байна. Аяг нь айгүй гоё байгаад. Нөгөө хөөрхөн жижигхэн ишиг хурганууд маань ийм том болцсон. Нэгэн сарын дотор штэ. Тэгээд эндээс охиныг нь биш, дандаа эрүүдийг нь түгээд ингэж хөнгөлдөг байгаа. Ийм загас шиг харагдаж байгаа биз. Бүх хилгасныг нь маш сайн түүгээд чанаж буцалгаад иддэг байгаа. Засаа хөнгөлсөн хүний гарыг болохоор цагаалгатай усаар угаадаг дом байдаг. Тэгвэл хурдан идэгнэ гэдэг. Тэгээ зөөлөн сайхан гал дээр хурган шигнийхаа засааг шар будаанд хийж агаад ингээд нэлээх ус хийгээд болтол нь буцалгаад тэгээд идсэн байгаа. Амт нь бол маш тийм өндөгтэй төстэй гэж хэлж болно. Өндөгний шартай төстэй. Тэгээд тийм зөөлөн өрмөц гоё амттай. Өмнөх бичлэг дээр харуулсан нөгөө жижигхэн хөөрхөн дөнгөж торсон унаа маань яасан бэ гэхлээр хаврын салхинд хатгаа авсан. Тэгээд зөндөө тариа бас тариад одоо ингээд хөөрхөн зүгээр болоод ихтэйгээ хамт бэлчээр дээр аргамжаатай бэлчээр дээр явж гин. Айгүй ихтэй тайгаад дээ. Манай тэр өдрийн оройны хоол болохоор хоньны чансан толгой, тэгээд гургалтай хоньны мах байсан. Хаврын нэгэн оройны өнгө төврөх харагдаж байна. Нар буугаад, мал ингээ хотлоод, шувууж иргээд бүх юм маш намуухан тайван байна. Дараагийн нэгэн адал явдалтай өдөр эхэлж байна. Би энэ өдөр ээжтэйгээ хамт ээжийнхээ төрсөн нутаг руу явсан. Энэ харагдаж байгаа уул болохоор дээр үед дайм болж исэн газар юм бэлээ. Маш их цэргүүд байлж исэн. Тэгээд одоо болохоор яг ээжийнхээ гэр бүлийнхэнтэй хамт ингээд багаасаа өсөж таринсан нутаг руу явж гин. Энэ гоё тал нутаг дээр ээж маань ингээл эрх дураараа тоглож өсөж таринсан байх нь шүү дээ. Үнэхээр хайрламар тийм газар нутаг байсан. За тэгээд энэ болохоор ээжийн маань багада тоглож өссөн чулуу гэсэн. Өглөөнөөс орой хүртэл заримдаа ингээ хоолч идэх сөхөөгүй тийм амар сонирхолтойгоор эгч нартайгаа дүү нартайгаа найзуудтайгаа тоглодог байсан гэсэн. Энэ бол ээжийн маань өсөж тарьсан гэр бүлийнхэнтэйгээ хамт амьдарч байсан буур харагдаж байна. Ээж манаас өвөө эмээгийн маань тухай зөндөө ярьж өгдөг. Манай өвөө улсын мэрэгэн анчин байсан юм билээ. Маш мэрэгэн хүн байсан. Эмээ маань болохоор гоё хөгжим тоглодог, өвөө бүжгэлдэг. Тэгээд хүүхдүүдээ маш их эрхлүүлдэг, маш тийм зөөлөн сайхан сэтгэлтэй хүмүүс байсан гэсэн. Ээжээ маань тоглож өссөн чулуу тийм ингээ илээд үтсэн чинь үгээр хэлхээ аргагүй ийм зөөлөн торгомсог чулуу байсан. Буцаад гэрлүүгээ явах үеэр нар жаргаж байсан. Тэгээд байгаль үнэхээр үзэсгэлэнтэй харагдаж байгаа биз. Ягаад ч юм хүн болж төрсөндөө үнэхээр их дахиад нэг талархсан. Аав ээжтэй болон бусад бүх зөвлөмжийн сэтгэлээсээ талархаж байна. Дараагийн нэгэн сонирхолтой өдөр эхэлж байна. Би энэ өдөр дарахаа яваад дахиалсан гадаад паспорт авсан.
бас их дэлгүүр хийсэн байгаа. Энэ болохоор манай улсын хамгийн том сүлжээ дэлгүүрүүдийн нэг номын их дэлгүүр байгаа. Монголд ер нь ямар ч их дэлгүүр, ямар ч супермаркетд орсон бүтээгдэхүүний сонголтууд айгүй их байт юм шиг санагддаг. Ягаад гэх юм бол гадаадын импортын бүтээгдэхүүн чиг байдаг. Сүүлийн үед манай дотоодын үйлдвэрүүд ч гэсэн маш ихээрээ нэмэгдэж байгаа болохоор тэр үнэхээр талархууштай зүйл байгаа. Тэгээд одоо шоколад гэх дүртэл маш олон төрлөөрөө манай үндэсний үйлдвэрлэлийн шоколадууд маш ихээрээ бэлээ. Харьцаг лав баглаа бодол гэж үнэхээр гоё. Яг гэмн жахан үнэтэй санагдсан. Гэтэ одоо сайн мэдгүй юм да юу ч гэсэн жахан үнэтэй санагдсан. За тэгээ миний солонгост авч удаг нөгөө цай май хүртэл бүгд байсан. Янз бүрийн копинууд байсан. Ер нь солонгосын бүтээгдэхүүн бас зөндөө их байлээ. Их олон төрлөөрөө шүү. Тэгээд ер нь айгүй олон гоё сонголттой байгаад таалагдсан. Тэгээ үний хувьд ч гэсэн солонгостой бараг төстэй лээ. Зарим нь нэг жоохон хямдхан, зарим нь яг төстэй ингээд солонгосооноор хөрвүүлээд бодох юм бол тэгээд энэ каварт би айгүй тартай. Кавар бүрнхээр гоё амттай тий. Одоо өөр дэлгүүрийн хүнсний нарийн ногоодод танилцъя. Бүх төрлийн нарийн ногоо байсан. Байхгүй нарийн ногоо бараг байхгүй шахуу. Энэ харагдж байгаа хаш гээд нарийн ногоо болохоор солонгосчууд маш өргөн хэрэгэлт юм лээ. Би солонгосч ч мэдчихсэн. За тарус гэхэд ч 25,900 гэж юм. Энэ усан үзэн болохоор 16,900 гэж юм. Энэ миний дандаа солонгост авч хэрэглэдэг амтлагчуд байна. За тэгээ буцаа гэрийн зүг гэлдэрч байна да. Ингээд намайг ирэхэд өвс ургаагүй байжгаад одоо 5 сарын дундуур өвс хөөрхөн ургаад эхэлж байгаа нь ингээд харагдаж байна. Гоё газар ингээд ногоороод эхэлж байгаад тэгээ гэртээ ирсэн чинь ээж амар гоё ийм баньтай шүл хийсэн байсан. Ёо бүр арааны шүл асгарах хэмжээний гоё амттай тийм баньтай шүлээсэн. Зөндөө идсэн. Тэгээ орой болоод ханиашаад бас ихэн хөхүүлээ цадагдгүй тийм хурга шинүүдээ үхрийн сүгээр нэмэлтээр угждаг. Би танарт нэрээ гоё юм харуулъя заяа. Одоо ингээ орой олонгоод гэрэл тосонгоод хоньны нүднүүд янзаар харагдаж байгаа. Яг гоё диско гэж байгаа юм шиг. Нэгэн сайхан өглөө эхэлж байна. Энэ өдөр өглөө боссон чинь нүүдлийн цуваа эхэлсэн байсан. Тэр нь болохоор ууланд байгаа айлууд маань дулаан ороод өвс ногоо ургаад эхэлж байгаа болохоор илүү сэрүүхэн газар руу ингээд нүүж байгаа гэсэн үг. Энэ өдөр манад чочод ирэх байсан болохоор би өглөө босоод хоолны бэлтгэл хийгээд бас ширээ засаад тэгээд цочод маань ирээд явсан байгаа. Оройн нь ингээ мал өрөг маш гоё тайван аж аргалтай хэвтэж харагдаж байна. Ягаад вэ гэхлээр өвс ургаад эхлэхээр илүү амтлаг, илүү шим тэжээллэг өвс идээд ирэхээр мал ингээд гоё цадаад ингээ тайвширдаг гэх юм уу. Тэгээд одоо жижигхэн хураагийн шигнүүд маань хүртэл ингээ хонио ингээ дагаж явдаг болсон. Нэгэн сарын дотор маш том болсон байгаа биз. Тэгээ их хурдан өсдөм байлээ. Энэ аргын ихийг хөгж байгааг нь хардаа. Хөөх юм аа. Манай аав нэр үнэхээр мундаг хүн шүү. Хийж чадахгүй ажил гэж бараг байдгүй. Машиныхаа эвдэрсэн моторыг хүртэл өөрөө аваад, өөрөө засаж сэлбээд, өөрөө буцаагаа тавьчихдаг гэж бодлоо. Энэ оройны үдчийг ингээд ерөнхийдөө харуулах юм бол би гэхэд угаалга хийхэд хувцаа өлгөө татаж гин. Ээж маань гэрт хоол хийж байгаа. Аа болохоор гагнуур хийж байгаа. Дүү маань болохоор хашаа бодож байгаа. Үеэл ах маань болохоор адуу тууж ирээд тэрнээс нэг дааг бариад сургаад уйна гэсэн. Тэгээ одоо ингээ адуутай хөөцөлдөж байна. Тэгээ тэр орой зөндөө их ажилтай байжгаад оройн сайхан унтахынхаа өмнө таргаа уугаад тэгээд амарсан байдаг юм аа. Нэрээ бас нэг юм харуулъя. Энийг зойр гэдэг. Мэдээж хөдөөгч хөргөгч бүгд байдаг боловч зойртой айлуудаас байдаг. Энд болохоор хэмжээний ногоогоо хадгалахад их зүгээр байдаг. Энэ болохоор манай эмээгийн хийсэн хуушуур
намайг удахгүй Солонгос явах гэж байгаа гэд эмээ маань гараа гаргаад үнэхээр гоё хуушаараа хийж өгсөн. Амт бол бүр nice. Угаар хэлхий харахгүй үнэхээр гоё амттай. Ийм гоё амттай хуушаар хийж өгсөн эмээдээ маш их баярлаа. Нэг л мэдгээ Солонгос руу буцаад явах өдөр ирсэн байна. Энэ нэг хөөрхөн даг. Эсгэл даг. Тэгээд манай ах сургаад одоо наадамд оролдуулна гэд уйж байгаа. Амар жижиг юм байгаа зү. Үлгийдөө. Одоо л ихийнхэн сүг ууж байгаа даа гэсэн үг байхгүй юу? Амар жижиг. Ах ингээд айгүй ааштай байгаад хүн мордуулдаггүй байсан бол одоо ингээд хүн хөрөхөд хүртэл яахчгүй болцсон ийм хөрхөн намхан болт. Манай үеэл ах үнэхээр хадуу маланд маш ирэмгий, маш чадварлаг, авьяастай ийм мундаг ах байдаг. Ээж маань хол газар явах гэж байгаа гэж заман цагаан байгээ гэд одоо цагаан идэ амсалж байна. Уг нь сүү амсалдаг. Гэтэ сүү явахгүйсэн болохоор аранданд хараг амссан. Тэр үгэл та нарт зураг шиг хэлбэртэй харагдаж байна. Надад л яг зураг шиг хэлбэртэй харагдсан. Явах замдаа зүрүүрээс гоё нарийн бов идсэн. Тэгээд үний үед болохоор ерөнхийдөө солонгосыг бодох юм бол хамаагүй хямдхан. Билуунууд нь болохоор зарим нь төстэй үнэтэй юм билэ. Яг билуунууд нь ийм томороо ийм үнэтэй гэхэд бас айгүй дэжгүй байгаа байхгүй юу? За тэгээд Дархан хотоосоо Улаанбаатар чиглэл рүү явж байна. Энэ харагдж байгаа сум болохоор баруун хараа сум байгаа. Манай аавын төрсөн нутаг. Одоо энэ харагдж байгаа газар дээр төрөөд баг насаа өнгөрүүлээд гэр бүлэрээ өөр аймаг руу шилжсэн гэсэн. Тэгээд хотод орж ирээд шууд дүүтэйгээ уулзсан. Манайд болохоор хотод цэргийн алба хааж байгаа. Манай дүүгийн яриагаар болохоор цэрэгт яваад илүү их орондоо хайртай, илүү их орноороо бахархдаг тийм болсон гэдэг жиржилээ. Дээрээс нь маш олон чадварууд бас төлөвшөл хүмүүжил хүртэл ингээд суугаад явж байгаа юм билэ. Жишээлх юм бол жолооны үнэлгээтэй болсон байсан. Дээрээс нь сан техникийн мэргэжлийн үнэлгээтэй болсон байгаа. Барилгын янз бүрийн зүйлсүүдийг сураад явж байгаа. Цэрэгт болохоор ингээд өглөө босгоос ахуулаад орой унтах хүртэл бүх зүйл ингээд дэг журмын дагуу ингээд явж байгаа болохоор хүн тэндээс ямар их зүйлийг сурч авч болох вэ гэдгийг харж болж байгаа. Манайд бол цэргийн албаа маш дуртай хааж байсан. Онгоцон суух цаг минь төгсөөр л байна. Чингис хаан нисэх онгоцны буудлын руу явж гин. Энэ хурдны зам болохоор тэр нисэх онгоцны буудлын руу явдаг зам байгаа. Очиход маш их машин байсан. Ээж маань намайг чи ингээ наашаа чашаа яваад ачаагаа төрж усаараа тасцсан уу гэд асууж исэн. Яг үндэ бол насаагүй. Одоогор би маш их явж үзсэн газар ховор байна. Маш их явж үзхийг хүсэж байна. Тэнд жангайгүй ойлж өгнө. Мөнгөсөн зөвлөлөөл яваад л байна л да. За одоо би ингээ онгоцондоо суулаа. Бүгдээнд маш их баярлалаа. Бүгдээнд маш их хайртай шүү. Сайн сууж байгаарай. Хайртай их орондоо нэг мэхийн яслал явж байгаа юм да. Намайг сая онгоцны буудлын руу ирэх замд тэнгэр бүрхөг байсан. Тэгсэн чинь онгоцон дээрээс нөгөө бүрхөг үйл маань ингэж харагдаж байгаа. Гоё харагдаж байгаа юм. Тэгээ би явж байгаа жоохон усан нүдлээд. Гэтэ яг ямар гонигтай юм биш. Бас л нэг том мөрөдөл тэврээл явж байгаа шүү дээ. За тэгээл онгоцон дотор янз бүр юм хараад тэгээд гайгүй болцоо. Тэгээл явцын донд жоохон хүмүүс бол маш их байсан. Би нэр онгоцны ариун цэрийн өрөөг танилцуулъя. Энэ болохоор юм жижигхэн байсан. Би өмнө нь онгоцоор явж байхдаа харж үзэж байгаагүй мөлий. Тэгээд онгоц маань явсаар Солонгост төхөж байна. Ингээл далайн харагдаад ногоон талбай харагдаад ихээр Солонгос болоод явж байгаа юм да. За тэгэл онгоцны бодлоосаа буугаад талхаад тэгээд ингээд гадаад цэнгэр үнэлэхтэй болохоор шууд уншуулаад орсон. Тэгээд би цоглог болцсон буцаад одоо ачаагаа авах чинь. Миний цүнх энд байна уу? Тэгээд автобусны карта авч байна. Энэ болохоор нэг давхартанд байдаг шүү за. Тэгээ автобусныхаа картыг авчаад тэгээд суудлаасаа очиод тэгээд суугаад гэрлүүгээ явж байна. Nice. Дараа дахин уулзцгаая.